Сайн байцгаана уу? Өнөөдрийнхээ шинэ контент нь Тавтай Морил 2022 онд би маш олон ажил төлөвлөсөн. Тэгээд тэднийх нь нэг болох Crime Podcast-тай болох хүслээ одоо яг биелүүлэх гээд эхлүүлэх гээд ингээд бичээд сууж гин. Гэхдээ яг хуу подкаст хэлбэрээр бичнэ гэдэг нь жоохон төвхтэй асуудалтай зүйл байдаг юм байна. Тэгээд яг хуу хэрэгээ бэлдээд орчуулад ингээд одоо бичээ сууна гэдэг бол амар их ажилтай, маш их ажилтай юм байна. Тэг мэдээж хөдөлмөрлөхгүй бол болохгүй. Тийм болохоор одоо ингээд бичгээ сууж байгаа байхгүй юу. За одоо энэ зурган дээр байгаачлан энэ гурван хүнд юу тохиолдсон бэ гэхээр энэ хоёр охины Tasmia, Jasmia гэд хоёр ихэр охин байгаа. Товчлаад дуусах юм бол Taz болон Jazz гэдэг хоёр охин байгаа. Ээжийг нь болохоор Nikki гэдэг шүү. За та нар маань тэгээд нэрүүдийг нь сайн тогтоогоод тэгээд аваарай заяа. За шууд хэрэгтэй орцгоё. Taz Jazz нарыг 12 нас хүртэл нь өөрийнх нь эмээн буюу Della Fraser гэх эмэгтэй өсөж хүмүүжүүлсэн. Учир нь тэдний ээж нь Nikki охтуудыг төрүүлэхдээ шорон төрүүлсэн учраас ингээд асар хамгаалагчаар нь Della Fraser гэх эмээг нь сонгосон байгаа. Тэр үед ээж нь 17 настай инхүү 2 хүрэх их охин толсон байгаа. Охтыг Tasmia Jasmia буюу Taz Jazz гэж дуудаад явна. Охид эмээгээ гайхалтай эмээ буюу Great Grandmother гэж дууддаг байсан. Харин эмээ нь охтыг маш их хайрладаг, smart girls дандаа л ухаалаг охид гэж хэлж өгөхөрддөг байсан. Охид сургуульд орохдоо шууд л олцохоос тайзны урлагт орж скаутын үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцдог байсан. Ойр тойрных нь хүмүүс охтуудыг ярихдаа тэр хоёр лав Харвардад эсвэл Вейлдэд орж суралцж чадах бах. Тэр охтууд ямар ч хэлсэн зүгээргүй энгийн биш мундаг охтууд болох хаа гэж маш их тэгж ярьдаг байсан. Сүлд тодорхойлсон. Никкигийн хувьд Никки гэдэг нь одоо ээж нь шүү дээ Ээжийнх нь хувьд бол амьдрал нь анханасаа дардан байгаагүй гэж хүмүүс хэлдэг. Шоронгоос суллагдаж гарч ирээд мөнгөгүй, ажил байхгүй, байргүй, охтуудаа өөртөө авч чадалгүй эмээгийнх нь асрамжинд үлдээсэн хэвээрээ. Гэхдээ Никки охидтой илүү сайн сайхан амьдрал биелүүлэхийг мөрөөддөг. Охтоо мөн маш их хайртай, охидтой маш их хайртай, үнэнч зан чанартай, тийм single mom буюу ганц бие ээж гэж хүмүүс тодорхойлдог байсан. За тэгээд явсаар агаад 2007 он болж Никки маань байртай болоод охтуудаа өөртөө авахын тулд шүүхэд өргөдөл гаргасан. Энэнч бүтэж хамтдаа Жоржиа мужийн Канес руу хамтдаа нүгээд тэндээ очиод гэр бүл болоод бүгдээ хамтдаа сайн сайхан байж чаднаа гэдэгт Никки маань маш их итгэлтэй байсан байгаа. Яг энэ цаг мөчөөс эхлээд амьдрал нь бүр шал буруугаар эргэж өөрчлөгдөж эхэлсэн. Охтууд ахлах сургуульд ороход асуудлууд араасаа гарч эхэлсэн. Taz Jazz нар үдшилтэд маш их явж хөвгүүтэй ойрхон үерхэх шавуудаж ханг аут хийхийг эрхэмлэх болсон. Энэнд нь мэдээж ээж Никкийн хатуу дүрм журамтай яг чаргагүй одоо дүрм гаргаад тэрэн дотроо охтуудаа байлгахыг хүсэжсэн. Одоо мэдээж аргачгүй байлгүй дээ. Тэгээд хүний ээж юм чин охтуудаа алдаж энтэх үе өөрөө 17 настай ээж болсон гэж бодохоор ерөнхийдөө Никки охтуудыг айгуу тийм хатуу чанга дүрм журамаар өсгөж хүмүүжүүлэхийг эрмэлзэжсэн. Харамсалтай нь охтууд энд нь ерөөсөө таалагдаагүй. Энэ нь яасан гэхээр охтууд бодохдоо тэр өөрөө шавууддаг, парент явдаг, хангаут хийдэг, хүнтэй уулздаг, хүссэн хүнтэйг уулздаг. Гэхдээ энэ бол зүгээр л хоёр нүртэй амтан гих мэт ээжигээ ингэж бүр үгүйсгдэг байсан байгаа байхгүй. Охтууд ээжийнхээ дүрмийг зөрчиж дургуулахт нь ээж нь шийтгээд утас болон одоо гар утсыг хурааж аваад гадуур гарах цагийг хаасаж ингэж одоо дүрм журамдаа оруулж эхэлсэн байгаа. Яг хэвдээ энэ үед нь Taz бол ээжийнхээ үгэнд орсон, Jazz бол ээжтэй улмал дургу бүр улам их дургуутж зэвүүцэж эхэлжсэн. Никкигийн хувьд гэх юм бол охтууд 17 настайдаа олсон гэдээсэн шүү дээ төрүүлсэн гэд. Тэгэхэд Никкигийн хувьд 2 найз залуутай байсан. Тэгээд одоо төрүүлээд альных нь хүүхэд ч юм уу тэрийг тодорхойлуулаагүй. Тэг ерөөхдөө ямар хүнийх нь хүүхэд гэдгийг мэдэхгүй ийм байсан гэд бодохоор Никки мэдээж нөгөө өсвөр насндаа юу ч мэдэхгүй хүнийг таниагүй байхдаа үерхэж нөхөрлөж явж байгаа жирэмсэн болоод нөгөөдөл нь мэдээж бүтггүй л гараад байсан болоод Никки шоронд хүртэл орсон баг гэж би л хувьдаа бодсон. За энэ миний бодол. Тэгээ ямар ч хэлсэн энэ зүйлүүдээс болоод охтуудаа айгу тийм чангадаг жаягтай хамаагүй хөвгүүтэй уулзуулдаггүй, гаргаж оруулж парент явуулдаггүй энтер байсан юм шиг байгаа. За Jazz бол энэ Мингтэн шүү. За хамрынхаа хажууд Мингтэн Jazz, нөгөөх нь Taz шүү заяа.
хэрэг гарсны дараа цагдаа нар ярихдаа цагдаа нар маш олон удаа ээж болон хоёр охтуудын ингээ хооронд энэ гурван хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхийн тулд гэрт нь маш их хэржсэн байгаа юм л да. Нэг шөнө жаз найз залуутайгаа уулзахаар гарах гад ээжтэй хэлсэн мэн л да. Би ингээд найз залуутайгаа гарах хэрэгтэй байна. Бит хоёр ингээ уулзахаар ярьсан ч юм уу те. Ингэж хэлсэн чинь мэдээж ээж нь бүр галзуурч эхэлсэн. Тэнгүүтээ цагдаа дуудсан байгаа заяа. Яг тэр дуудлагын үеэр ирсэн цагдаа дараа нь хэрэг гарсны дараа хэлэхдээ охтууд үнэхээр ийлдэг, игдүүтэй, хөөрхөн юм шиг харагдчихсэн ч Ники охтуудаас маш их айж байгаа нь нүүрнээс нь ингээд харахад л амар ойлгомжтой байсан гэж хэлсэн. Эхрүүд ээжтэйгээ биш эмээтэйгээ амьдрахыг хүсэж байна. Тэнд дүрм журм байхгүй, илүү тайван байдаг. Эмээд нь хүргэж өгөхийг бүр ингээд улсаас шаардсан байгаа зэ. Яг тэр орой офицер Ники болон охтой ярилцаж дуусаад хэсэг хугацааны дараа мэдээж ингээд бүх зүйл тайшраад нормал хэвэн болчлоо гэж бодсон учраас гараад явсан маань заяа. Тэгээ гараад машин руугаа алхаж байгаа хооронд хаусын дотроос хэн нэгэн бүр ингээ аврал ирж хашгирж байгаа юм шиг маш их хашгирах чимээ гарч эхэлсэн. Харин офицер шууд юу болсон эсхийг шалгахаар эргээд байшин руу гүйж эхэлсэн маань заяа. Тэгсэн чинь өөдөөс нь Ники уцаа ингээд барьчихсан. Гарч ирээд надад туслаарай. Энэ охтууд намайг ингээд цохиж зодож эхэллээ. Надад тусламж хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгсэн чинь охтууд бүр шал өөр юм ярьсан заяа. Октод хэлэхдээ Ники бид нарыг эхэлж зодсон битээр өөрсдөө хамгаалахын тулд ийм үйлдэл хийсэн гэж хэлсэн. Гэтэл Никигийн бэртлийг цагдаа ингээд харахад октод худлаа ярьж байгаа нь шууд илтээсэн. Шууд л эхрүүдийг барьж аваад хорхоор мэдүүлэг авахаар хилцрээ авч явсан байгаа. Тэгээд насан туршаагүй хүмүүсийн шүүхийн шүүгч нь охтыг захиргааны арга хэмжээ авах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан нь яг үнэндээ ээж нь тэдрийг хизээж хянах боломжгүй гэсэн үг гэж байгаа байхгүй. Охтыг эмээ дээр нь буцаан өгч тэднийг ээжтэйгээ эмээтэйгээ асуудлаа шийдэх талаар нь сайн ярилцаарай гэж сануулсан. Яг энэ л зүйлийг эхрүүд угаасаа хүсэж исэн. Эцэст нь эмээ дээрээ очиод хүссэндээ хүрсэн болохоор охтууд амар их баяртай, мэдээж маш их баяртай байсан. Эмээд нь охтыг твчгэд амар хэцүү байсан гэж байгаа байхгүй. Тэд олон удаа асуудалд орсоор бүр ингээд айгүй их асуудлууд гаргасаар л байсан. Тэгээ эцэст нь шүүгч эмээтэйгээ биш ээжтэйгээ амьдрах нь илүү дээр юм байна гэж үзээ дахиад л охтуудыг ээж дээр нь авчиж өгөхөр болсон. Мэдээж охтууд маш их дургуутсан учраас та хоёр ядаж 14 хоног ээжтэйгээ амьдрахыг хүссэн байгаа. Тэгээд 14 хоногийн дараа яах вэ гэхээр яг 14 хоногийн дараа яг ингэж хэлсэн өдөр нь болохоор 1 сарын 19-ний өдөр байсан байгаа заяа. Тэгээд 14 хоногийн дараа яг жинхэнэ асар хамгаалагчаар нь хэнийг томилох тухай шүүхийн бүрэн шийдвэр гаргах шүүх хурал болно гэж бодож байсан. Тэгэнгүүт харамсалтай нь яг энэ өдрийг охтууд ээж болох Ники хизээч үзэж чадаагүй. Учир нь хэн бол Ники нас орсон гэсэн үг. 1-р сарын 20-ны өдөр яг ээж дээр очисных нь маргааш өдөр охтууд ээжигээ банда гэртээ цуснд будагдчихсан өвчгсөн юм шиг байна гэд хашгирч уйлж ойрлж цагдаа дуудлага өгсөн. Энэ нь 1 сар 20-ны өдөр цагдаа нар хэргийн газар ирэхэд Ники 80 гаруй удаа хотголуулсан. Тэрнээсээ болоод бүр ингээд хүзүүгийн хэрчээд ингээд нугас нь бүр ингээд тасрах шахсан байдалтай гэрийнхээ байн дотор байж исэн. Мэдээж цагдаа нар охтуудыг шууд цагдаагийн газар руу мэдүүлэг авахар авч явсан. Яг энэ бүх хугацаанд охтууд уйлсаар, цөрхөрж уйлсаар, нэг нэгээ тэврээл, уйлсан хэвээрэл байсан. Ээж нь өнгөрчихсөн болохоор одоо аргачгүй үсттэй гэж цагдаа нар одоо тухайд бодож исэн гэж байгаа байхгүй. Нэг офицер ингээд асууж байгаа. Охид энэ үед би биенийхээ гарыг тэврээл, хоёулаа нэг нэгээ ингээд тэврээл уйлаад исэн байгаа байхгүй. Тэгээд цагдаа асуухтаа та хоёрт үнийг арай хэлбэр болгохын тулд би давж гарахт чи яг юу хийж өгвөл та хоёр арай дээрдэх вэ гэд асуусан чинь охтууд бид CSI үзэж болох уу гэж асуусан байгаа. What? CSI гэдэг нь Америкийн нэг тийм кино заяа. Би та нарт зургийг нь харуулъя. Одоо би харин тухайн үед яг мэдээлэл авч ирсэн цагдаагийн мөрдөгчийн яриаг та нарт одоо бичлэгээр нь богинохон бичлэгээр та нарт үзүүлье за. Two girls were, hugging each other and in each other's arms. And when I said, what can I do to make this easier for you? They turned and looked at me and they said, can we watch CSI? За эндээс харахад бол охтууд үнэхээр ямар их нарциссист те ямар их зүгээр мэдрэл муутай охтууд байгааз те
Ямар хүн ээжигээ алдаад ээж нь өнгөрцөн хинд мэддэхгүй алуулсан тий байхад CSI гэдэг кино зүгээр кино үзхийг хүсээд ийн гэдэг бол энэ үнэхээр сэтгэл зүйн хувьд энэ хоёрлаа угаасаа хэвэн биш байсан баг. За тэгээд яг энэ кино үзэж болох уу гэдэг энэ асуултнаас нь л ерөөсөө одоо нөгөө мөрдөгч нар нь энэ хоёр тийм ч гэмгүй те цайлхан цагаахан охтууд биш бах та гэсэн бодол төрж эхэлсэн гэж байгаа байхгүй. Уйлж байгаа мэт боловч ерөөхдөө бол аль нь ч нэг ширхэгч тусал нулимс унгаагаагүй гэдгийг цагдаа нар анзаарчихсан. Тэрч бүхэл одоо ээжийнхэн тухай ингээл ярихдаа зарим нэг үг хэллэгийг амар доромжлалтай тийм бүдүүлэг муухагаар ашиглаад байсан бүр айгүй сонь санагдчихсан. Ингээд мөрдөн байцаалд үргэлжилсээр охидч байцаалтын өрөөнд байхдаа Беллитэйгээ байгаад лсэн бүр ч их сэжигтэй санагдаж эхэлсэн. Тэднээс Беллигээ тайлахыг хүссэн. Мэдээж хоёулын гаранд хадсан гэмээр тийм шарах байхыг мөрдөгч нар харсан. Бас Жасын гаранд хурууг ингээ өндгийг нь утгаар эсгээд нилэн гүн зүсчихсэн шарах хүртэл байсан байгаа. Тэгээд мөрдөн байцаалт явсаар тэр хоёр охиноос мөрдөгч яагаад ийм сорвтой ийм шарахтай байгаа юм бэ гэд асуусан чинь та энтэй маргалцсан бэ гэхэд Жас хариулахдаа тэр гэд гараараа ингээд нөгөө тас руу заасан байгаа. Мэдээж энэ шалах худлаа гэдгийг мөрдөгч нар гадралж байсан. Мөрдөгч нар хэргийн газар руу буцаж очиод маш их одоо нөгөө эхрүүдийн эсрэг ашигладаг нотлого баримтуудыг цуглуулж эхэлсэн. Үүнээс нь дурдах юм бол тасын өрөөнөөс цуснд бодогдчихсан хос бор өнгийн бүүд готол алсан. Тэгээ мөн хин нэгний толгоноос нь бүр ингээд зулгаагаад ингээд бүр ингээд аваа хийцэн тийм багц ус заяа бөөнөрцөн маш их багц усыг олсон. Яг энээс нь үзэхэд цагдаа нар таасыг ээжийнхээ амьд хүрсэн гэж таамаглаж эхэлсэн. Тэр өдөр эхрүүдийг өдрийг яаж эхлүүлээ, тэр өдөржингөө юу хийсэн тухай илүү их мэдхийг хүссэн. Гэтэл охтууд бид нар өглөө хичээлдээ 10 минут хоцорж очсон гэж хэлсэн чи яг үнэндээ сургуулийнх нь үүдний камерын бичлэгт охтууд үд дунд болж байхад сургууль дээрээ ирснийг нь цагдаа нар камерын бичлэгээс олоод харчихсан. Цагдаа нар тактика жоох арай өөрөөр хэрэгжүүлж эхлэхээр болсон л да. Учир нь хэм бол яг энэ үед охтууд бүх мэдүүлгийг хамтдаа суугаад нэг өрөөнд ингэж мэдүүлэг өгчээсэн нь аль альныхаа тухай ч юм уу сөрөг одоо нөгөө талынхаа нөгөө ихэртэй гэж хэрэг тохох ч юм уу тийм үйлдэл хийхгүй гэж магадгүй үнний ярихгүй ах шиг байна гэж бодсон болохоор охтуудыг одоо салгаад тусад нь мэдүүлэг авахар охтуудад хэлсэн. Гэтэл таас яагаад бид нарыг та нар салгах ёстой юм бэ гэж хэлсэн байгаа. Хөөрхийн мангас охид. Охтууд ихэндээ өгж байгаа мэдүүлгээ өөрчлөхгүйг нилээ хичээж байгаа нь мэдэгдэжсэн л да. Эцэстээ тэд нар ядраад стресстэйж эхэлсэн үү яасан мэдүүлгээ нэг жоохон өөрчилж эхэлсэн. Тэд хэлэхдээ бид хоорондоо маргалдаж зодолдоод бэртэж гэмтсэн энэ хазалт бол нэгнийгаа ингэсэн гэж ярьжсэн болол энэ удаад таас хэлэхдээ Жас өөрийгөө золиослсон. Учир нь тэр ингээд айд сандарч ингэж одоо балмагдаж паникнд орохороо өөрийгөө гэмтээж өвдгөж эхэлдэг гэж хэлж эхэлсэн. За энэс хойшоо бол угаасаа эхрүүдийн нотлох баримт цуглар нь угаасаа цаашдаа баталгаатай тодорхой болох учраас тэд нарыг зөвөр тавиад явуулсан. Яагтвэл тэд чинь насан туршаагүй охид байсан шүү дээ. Мэдээж эхрүүд эмээ дээрээ очиод юу ч олоогүй юм шиг 4 сар болсон заяа. 4 сарын хугацаанд сургуультай яваал, партиндаа яваал, найз хүүгүйтэйгээ зугаалаад амьдрал нь нөгөө хэвийн үргэлжилдэг нөгөө nice амьдралаараа амьдарч эхэлсэн байгаа. Юу ч олаагүй юм шиг. Харин энэ хугацаанд цагдаа нар мэдээж ард нь ажиллаа хийж байгаа, нотлох баримтуудыг цуглуулж байгаа, шалгаж үзсээр тэгтээ Никигийн өхлийн хувьд бол Ники охидтой тийм ч амар бууж өгөөгөөд сүүлийн амьсгалаа тасартал амиад тасартал тэмцсэн гэдэг нь ингээ бараг тодорхой байсан. Охтын гар дээр хазуулсан шарах гэх мэт зүйл нь бараг ингээ хилээд өгчөж байгаа байхгүй юу? Ямар их тэмцсэн бэ гэдгийг тийм ээ. Тэгээ нэгдүгээрт бас Никигийн шүдний хэвийг нь тэр охтын гарын шарахтай харьцуулаад үзэхэд яг таарч исэн. Эхрүүд бид нэгээ ингэсэн нэтэрэ гэдгээс нь энэ бол угаасаа худлаа байсан. Никигийн шүдний завсар хүний үс байсан бүр
бүр ингээ үнэхээр амар сэтгэл өвдмөр заяа. Яасан хэр ихрүүд урд олон ардаас нь ингээ дайрж хахад Ники одоо амьдралынхаа төлөө тэмцээд ингээ гарыг нь хазахтаа үсэн цуг ингээ амруу нь орж хазагдаад Никигийн шүднээс ус олдсон байгаа. Энэ явдлаас хойш 4 сарын дараа цагдаа нар ихрүүдийг шүүхэд өгөх хангалттай нотлого баримтыг цуглуулсан гэж үзээд Тас Жаз нарыг шүүхэд өгсөн байгаа. Шүүх тэдрийг ээжийнхээ амийг хүнээсэн мөн хүний амнаас их хүнээсэн бусдын биед гэмтэл учруулсан хэмээн яллагдагчаар татсан. Хоёр охин ч гэм бурууг өгдөгөө удаа дараа мэдгцээрсэн тул шүүгч тэднийг шүүх хурал болтол батлан таалтад дахиад гаргаа явуулчихсан. 4 жилийн дараа шүүх хурал эхлэхээс өмнө ихрүүд хэрэгээ хүлээхээр болсон. Бурхан минь ингэж явж нэг хэрэгээ хүлээхээр болсон. Бүх зүйл болсон, юу болсон маш тухай, маш нарийн детальтай мэдүүлгийг өгсөн. Мэдээлэхдээ Жаз хэлэхдээ шөнийн 2-3 цагийн үед би агаарт гарна, маргааш хичээлдээ явмааргүй байгаагаа ээжтэй хэлсэн. Гэтэл ээж уурлаад галт тогоонд байх бүх л тоогоо шанаг, бүх юмыг авчирэл шидээл ийш тийш нь саваад те ойрлоод октод руу шидээ цохох гэж оролцсон гэж байгаа. Тэгсэн чинь энэнд нь октод нь уурлаад би TJ Rant-д биш чи биднийг дандаа сүрдүүлдэг гэж өөдөөс нь хашгирч эхэлсэн. Жаз ээжээсээ барьж исэн юмыг нь булааж авангуудаа ээжигээ бас алгадаад авсан байгаа. Тэгснээ өөрийгөө хамгаалаад Ники мэдээж тэр үед охиныхоо өөдөөс эсэргүүцэл үзүүлсэн. Тэгсэн чинь октод нийлээд гарт таарсан байж болох бүхэл зүйлээр түүн рүү дайрч эхэлсэн. Яг л энэ үед Тас хутга аван ээжигээ хутгалж эхэлсэн гэж. Ингээд л тэд ээжигээ банд хэвтүүлсэн гэж мэдүүлсэн. За эндээс мөрдөгч ингэж асуусан. Тэгээ та нар өөр юу хийсэн бэ гэсэн чинь Жаз хариулахдаа бид түүнийг банд хийсэн. Тэр хүнд шархацсан байсан ч бидэнтэй ярилцахыг хичээж исэн гэсэн. Мөрдөгч тэр юу гэж хэлсэн бэ гэхэд Жаз уйлаад л тэр бидний үзэн ядж гэн гэдэл тийм үсэг хэлээд исэн гэж байгаа байхгүй юу. Тэгээ мөрдөгч дахиад асууж байгаа. Чи түнд юу гэж хариулсан бэ гэхэд Жаз би түнд зүгээр л уучлаарай те намайг уучлаарай гэж хэлсэн. Мөрдөгч чи болон чиний ихч яг юу хийсэн бэ гэдэг одоо нөгөө аль нь юу хийснийг асууж байгаа. Тэгсэн чинь Жаз бид нар зүгээр л те шоконд орсон, итгэж чадахгүй байсан. Бид юу хийчвэ? Яагаад ийм юм болчихвоо гэд маш их удаан хугацаанд уйлцгаасан байгаа гэж хэлсэн байгаа заяа. Одоо тэгээд Жазын мэдүүлгээ өгж байгаа үеийн нэг богинохон бичлэгийг бас та нарт үзүүлье. За энэ нэг юм комны утганаас аваад ээжигээ хутгалсан гэж яригдаад байсан. Тэгээд энэ бүх зүйл болсны дараа охид гэрээ цэвэрлэж чадаагүй тийм сэтгэлийн тийм тэнхэж байгаагүй юм шиг байгаа. Зүгээр нэг юм арчсан болоод нэг ингээ бөөрөг хилээд нэг арчичдээ штэ. Тэгэж ингэж арчсан болоод хальт нэг арчсан болонгуудаа тэгэл ховцаа сайлангуудаа юу ч болоогүй юм шиг сургууль руугаа яваад өгсөн байгаа. Тэр өглөө нөгөө 10 минут хоцорч очсон гэдээсэн штэ. Яг үндэ өдөөс хойш очсон байсан гэдэг нь энэ заяа. Бүр үнэхээр аимшигтэй ээжигээ гэртээ алаад байндаа үлдээчээд сургууль дээр очсон. Энээс хойшоо одоо би та нарт нэг хэргийн газрын зургуудыг мэрсэр үзүүлээд явуулъя заяа. Тэгээд октодыг буруутай гэж үзсэн хүний амь санаатай хүнээсэн хэмээн тус 30 жилийн хорихлыг оноосон. Гэтэл октод энэ шийдвэрийн эсрэг бид нар ээжигээ үзий ядаагүй Битори аль нь ч тэрний хөнөөх бодлого байсан гэдгээ мэдгцээр л байсан. Гэтэл цагдаа нар охтыг ээжийнхээ ямар их дургуутж, яаж түүнээс салах, тэрнээс холдохын түүс олцсон тийм. Ямар их үзээ ядаж байгаагаа бүр ээлжлээд бичдэг дэвмдэглийг олсон байсан. Бүр ээлжлээд ээжийнхээ тухай бичдэг гэж боддоо. Аимшигтайгаас хөөрхийн Ники зодуулж тамлуулж явахдаа зугцсан гэмээр уул мөр бас олцсон гинэ. Гэрийнх нь гаднаас хөршийнхөө байшин хүртэл цусаа гойжуулаад явсан байсан. Мөн хөршийнхөө хаалга хүртэл очиж чадсан байгаа байхгүй юу? Хамгийн харамсалтай нь хөршин цагдаад хэлэхдээ хин нэгний хашгирч байгааг сонссон ч орондоо орчихсон. Зүгээр л би дундахж исэн болохоор босож шалгаагүй гэж мэдүүлсэн байгаа. Үнэхээр өөдгөө, үнэхээр харамсалтай тий. Охид одоо ч тусынхаа хорих халыг эдэлж байгаа. Тайс болохоор Пуласки мужийн шоронд хоригдж байгаа бол Жаз Арндел мужийн шоронд хоригдж байгаа. Шоронд авах хугацаанд охид хоёулаа хай скулээ төгссөн.
жаз ангийнхаа шилдэг сурагч нь болж төгссөн байгаа заяа. Мөн тэдний имээ нь одоо хүртэл тэднийг хамгаалсаар идэг гэж байгаа айгу сонирхолтой. Төгсөлтийнх нь баярын тэмдэглэх үеэр имээ нэрээд хэлсэн үгэндээ би түүгээр маш их бахархаж байна. Тэрний хийсэн энэ зүйлд би маш их баяртай байна. Би үргэлж энэ өдрийг ирэхийг харахыг л хүсдэг байсан гэж имээ нь ярьсан байсан. Ямар ч хэсэн гэмт хэрэг үйлдээд октод өөрөө өөрсдөндөө тохирсон ялаа ямар ч хэсэн авсан. Гэхдээ яг энэ хэрэгээс ингээд дүгнээд бодох юм бол те багаас нь эцэг эхийн хараа хяналтан доор тодорхой хэмжээний дүрм журманд баригдаж те хүнийг таниагүй мдээгүй байгаа тэр жоохон бяцхан балчирхан тийм насанда хүн яаж ч юу ч хормын дотор буруу зөвийг тунгаалгүйгээр шийдвэр гаргадаг гинэ. Тэгээ тэр нь болохоор 18 наснаас заяа доошох хүүхдүүдийн тархины урд хэсэг буюу нөгөө тунгаан бодох шийдвэр гаргах тархины тэр урдлын хэсэг бүрэн хөгжөөгүй байдаг болохоор ерөөсөө юу ч тэгж тунгааж бодож яах чадваргүйгээр бид нар ч одоо биологийн амьтан тэгэнгүүт ямар ч тийм шийдвэр гаргаж тунгааж бодлгүйгээр ямар нэгэн үйлдэлийг хийж яадаг шийдвэрүүдийг гаргаж яадаг учраас одоо 18 нас хүртэл нь хүүхдтэйгээ маш сайн ярилцдаг хүүхдээ сонсдог тэ бас хитрхи амар хатуу хорж цагдаад авах бас айгу дими гэж би боддог. Яг үл нэг ойрын жишээн дээр бас байна л да. Ээж аав нь маш тийм хатуу тийм чанга байсан найзуудтай би тийм найзууд надад байсан мэрсэр тэгэнгүүт яг насанд хүрээд бие дагаа тэ оюутан болоод ингээд явхдаа илүү их буруу тишээ яваад илүү их асуудлуудад орооцолдох гэх мэт асуудлууд маш их гардаг болохоор миний хувьд бол хүүхдээ яг өөрт нь тохирсон яг сэтгэл зүйн байдал дуртай зүйлс гэх мэт зүйлсүүдээр нь хүүхдтэйгээ яг тулж харьцаад тэгээ найз шиг нь айгуу гоё чөлөөтэй байлгаасаа гэж хүсэж байна. Хүүхэд таны хүүхэд хувь хүн учраас болохоос биш яг өмч биш гэдэг үүднээс эцэг эхчүүд тэ ах эгч нар дүү нартайгаа харьцаж байгаасаа гэж би хүсэж байна. Тэгээ маш харамсалтай өөрийнхөө төрүүлсэн хоёр хөрхөн ихэр охиндоо өөрөө амиа алдаад тэгээд одоо тэр эмээгийнх нь хувьд ч гэсэн аягүй хэцүү юм да тий. Өөрийнх нь төрсөн охиныг өөрийнх нь зээнаар хөнөөчж байгаа байхгүй. Тэгээд охин байхгүй хоёр зээн шоронд орсон гэхээр Монголын хувьд за Азиудын хувьд бол энэ бас айгүй хэцүү нэлээд л тийм сэтгэл готролд орох хэмжээнд л очих байх ямар ч гэсэн. Гэхдээ Европчууд болохоор нэг юмд айгүй яг нэг боддоор харж ханддаг байдал нь айгүй тусалдаг байх гэж би бодсон. Хэрвээ манай Монголд иймэрхүү юм болох юм бол тэрийг давж гаргаж байгаа тэр имээ бол зүгээр шууд харвал тий. Тэгэл ер нь дуусах бах таа гэж би бодлоо. За тэгээд өнөөдрийн миний энэ болсон явдлын хэрэгтэй подкасттай минь хамт байсан та нартай зөндөө их баярлалаа. Анхны дугаар учраас надад алдаа дутагдал их байгаа бах. Та нар маань тэгээд үзэх юм бол одоо цаашид дахин ийм хэрэгүүд сонсомоор ах юм бол subscribe дараад хажуудлын хонхоо идэвхжүүлээд тэгээд like тэг хүсэх юм бол share хийсэн ч хав хийхгүйсэн ч хав. За тэгээд өнөөдөр надтай хамт байсан та нартай зөндөө их баярлалаа. Би ингээд айгүй том ажлын ард гарлаа. За тэгээд дараагийн бичлэгээр хэдүүлээ уулзъя. Баяртай.